иргэдийн санал бодлыг тусгах юм боломж болж байгаа нэж өгч байна. Тэгээд энэ цааш тэр ямар хуу байдлаар ажиллах вэ? За энд бол маш нээлттэй байдлаар ажиллана. Одоо хамгийн товчхоноор хэлэхэд ямар ч иргэн ямар ч хуулийн төслөөр саналаа өгч болно. Тэгэхээр одоо бид нэр яг үйл ажиллагаагаа одоо шууд маргааш нөгөөдрөөс эхлэх гээд байна л да. Тэгэхээр манай одоо хамгийн анхны хуулийн төсөл сая зарлагдлаа. Хэвлэл эрхчлөөний тухай хуулийн хэлэлцүүлгийг бид нар удахгүй эхэлнэ гэдгийг зарласан. Тэгэхээр 17-ны сонин хэвлэл дээр магадгүй 17 төгсөн бол 18-ных дээр ч гарч магадгүй сонин хэвлэл дээр хамгийн эхлээд одоо хэвлэл эрхчлөөний тухай хуулийн төсөл гарч ирнэ. Энэ төслийн дагуу бид нар 4-7 хоногийн турш иргэдээс санал авна. Тэгэхээр энэ төслийг сонин хэвлэл дээр зарлахдаа интернетийн хаяг, факс тийм ээ утасныхаа номерыг бид нар бас давхар зарлахдаа хажуугаар нь бас биечлэн ирж энэ хуулийн дээр санал өгөх хүмүүсийн нэрсийг хизээ яаж бүртгэх вэ гэдгийг бас зарлана. Тэгэхээр нэгэнт хуулийн төсөл одоо сонин хэвлэл дээр гараад ирэхээр нөгөө хуулийн төсөл дээр хүмүүс бичгээр саналаа өгж болно, амаарч саналаа өгж болно. Тэгэхээр бичгээр саналаа өгсөний давуу тал нь юу гэж болох вэ гэхээр хэтэрхий олон хүн энд цугларчаад амаар саналаа өгөхөд хугацаа байхгүй бол бичгээр өгсөн саналаа нэлээд нарийн тодорхой дэлгэрэнгүй явуулах боломжтой. За мөн бас амаар энд ирж саналаа өгөхийн давуу тал юу гэж болох вэ гэхээр өөрийнхөө дуу хоолойг тийм ээ бүр яг шийдвэр гаргагчдад бүр заавал одоо өөрийнхөө биеэр хүргэх ийм бас болцоотой гэж магадгүй. Тэгэхээр зэрэг хүмүүст ер нь иргэний танхимд би одоо ямар хуулийн төслөөр ямар асуудлаар би хамгийн их одоо хувь нэмрээ оруулах чадах вэ гэдгийг бас мэрэгжлийн чиглэлээр бодох хэрэгтэй. Хамгийн их өөрсдийнх нь эрх ашиг нь хөндөгдөж байгаа тийм асуудлаар хүмүүс илүү их байр суурь илэрхийлээсэ гэж бодож байна. Тэгвэл нөгөө эрх ашиг нь хөндөгдөж байгаа талуудын байр суурь шийдвэр гаргагчдад маш сайн сонсогдох ийм л боломж иргэний танхимаар нэгдэх юм. Иргэний санал болгон одоо энэ хууль бас тусгагдана гэж ойлгож болох уу? Иргэд бол маш их санал өгөх байх гэж бодож байна. Тэгэхээр зарим саналууд нь хоорондоо зөрчилтэй байхыг үгүйсгэхгүй. Жишээлбэл нэг иргэн одоо хэвлэлийн эрхчлөг илүү болгоё гэхэд нөгөө иргэн хариуцлагын нэмэгдүүлээ жоохон хязгаарлаж гэсэн санал гарахыг үгүйсгэхгүй. Иргэд өөрсдөө одоо гаргаж байгаа санал нь хэр зэрэг хоорондоо зөрчилтэй байгаагаас хамаарат аль талдаа тэр асуудал шийдэгдэх вэ гэдгийг бол нэлээд дэнсэлж ээж эцсийн шийдвэр гарна л да. Тэгэхээр зэрэг энэ одоо иргэний танхимын нэг онцлог бол бас санал хураалт явагдахгүй хин ямар асуудлаар олон санал гаргаж байна гэдгээрээ санал хураалт явагдахгүйгээр иргэдэд одоо шийдвэр гаргах тэр шийдвэр гаргагч нарт иргэдийн яг үгийг л бүрэн сонсоход гол нь чиглэгдэж байгаа. Тэгэхээр зэрэг иргэдийн байр суурь аль болохоор зөрчил багтаа аль болохоор за хоорондоо зөрчилтэй байлаа ч гэсэн нэгийг одоо давах үндслэл илүү сайтай байгаа нь шийдвэр гаргах шийдвэрийн төсөлд орох илүү магадaltaй гэж үзэж байна.